Хуульч шуухан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р бүлэг нийтлэг үндслийг танилцуулж байна. Хуулийн зорилт. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. Шүүхийн өмнө эрх тэгш байх. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараад бус байх. Мэтгэлцэх зарчим. Шүүх нотлох зарчим. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл бичиг хэлбэр. Шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах. Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах. Шүүх захиргааны хэргийг цахимаар хянан шийдвэрлэх. Хууль хэрэглэх. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны талаар танилцуулна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль, захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. Захиргааны байгууллага. Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлс заасны дагуу нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн бүх байгууллага. Хууль тогтоомжийг биелүүлж захирамжилсан шийдвэр гаргадаг засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилдах нийтийн эрх зүйн бусад байгууллага. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд. Үйлчлэгийг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгаалan заасан байгууллага хамаарна. Захиргааны байгууллага байнгын бус нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буugдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно. Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгаалan олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр. Захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байна. Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ. Хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны ерөнхий хуулийн 11-1 заасан үйл ажиллагааны хэлбэрээс сонгон хэрэглэнэ. Хуульд өөрөөр заагаагүй захиргааны ерөнхий хуулийн 11-1 заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтооно. Нэхэмжлэл гэж хүн хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгаалan заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг анхан шатны шүүхийн шийдвэр гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг шүүхийн тогтоол гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Магадлал гэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг шүүгчийн захирамж гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг шийдвэр гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулсан шийдвэрийг
Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18-3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг хэлнэ. Хуулиар тусгаалan эрх олгогдсноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Уг этгээдийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх. Дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангасан байна. Хүн гэж Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гомдол гэж хуульд тусгаалan зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөлд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг хэлнэ. Шүүхийн өмнө эрх тэгш байх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үнд сугсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал. Хуулийн этгээдийг өмчийн хэлбэр эрх хэмжээгээр нь ялгуурлахгүй, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх. Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно. Мэтгэлцэх зарчим. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжилэн судлахад тэгш эрхтэй оролцоно. Шүүх нотлох зарчим. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл бичиг хэлбэр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл бичгээр хөтөлж баримтжуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэл бичгээр хэрэг хөгжлийн бэрхшээлтийн улмаас төрийн албан ёсны хэл бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах хэрэгтэй. Монгол хэл мэдэхгүй этгээдээс гаргасан тайлбар мэдүүлэг, нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг хэргийн оролцогчид орчуулагч хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй. Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно. Шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг нээлттэй явуулах. Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна. Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсвэл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болох тохиолдол. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачлагаар нээлттэй ил тод байх нь хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдааны бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хаалттай явуулахаар, эсвэл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэрлэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэлбэртэй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч гомдол, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сонирхогч бусад этгээд хүсэлт гаргах хэрэгтэй. Шийдвэрлсэн хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар олж мэдсэн хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч бусад этгээд уг үйл баримт, нотлох баримтын талаар олон нийтэд түгээх, хэвлэн нийтлэх, аливаа байдлаар нийтэд дэлгэхийг хориглоно. Иргэний эрх зүйн чадамжгүй, согтуурсан, мансуурсан 18 наснд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох хэрэгтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцохыг журмыг баримтлана.
Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах. Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна. Шүүгч шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж ихэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусгах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах төдөлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх хэрэггүй. Шүүх захиргааны хэргийг цахимаар хянан шийдвэрлэх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна. Цаасан баримтыг шүүхийн захиргааны эрх бүхий ажилтан хүргүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь шүүхийн мэдээллийн системийн техникийн шаардлагад нийцсэн байна. Өмгөөлөгч нэхэмжлэлт тайлбар, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг цахим баримт бичгээр шүүхэд хүргүүлнэ. Техникийн шалтгаанаар ийхүү хүргүүлэх боломжгүй тохиолдолд цаасан баримт бичгээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд техникийн боломжгүй байсан шалтгаанаа нотолж цахимаар нөхөн ирүүлнэ. Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэнийг, эсвэл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн үүсгэсэн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар өмгөөлөгчийн Монголын өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана. Хууль хэрэглэх. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол улсын олон улсын гэрээ нь Монгол улсын үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төдөлзүүлж, улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана. Улсын дээд шүүх саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана. Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрв тийм хууль байхгүй бол шүүх Монгол улсын үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. Монгол улсын үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдүүл тухайн харилцааг илүү наривчлан зохицуулсан хуулийн тийм хууль байхгүй бол зүйлд хүчин төвлөрдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсвэл байгаа нь тодорхой бус гэсэн үндслээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах хэрэггүй. Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндслээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах хэрэггүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр. Магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийдвэр гэсэн хэлбэртэй байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албатан гүйцэтгэнэ. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан. Захиргааны хэргийн шүүх үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй үйл ажиллагаа. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа. Монгол улсын олон улсын гэрээ байгуулах үйл ажиллагаа. Үндсэн хуулийн цэц бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаас түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, зэрэг хөдөлгөх. Тагнуул үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа. Монгол улсын их хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор засгийн газраас гаргасан шийдвэр байна. Хуульч шуухай захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р бүлэг нийтлэг үндслэлийг танилцууллаа. Хуульч шуухайтай хамт захиргааны эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжцгөөе.